За самсан 11-р сарын 28-ны дааврын техник шинжилгээг тавханд хүргэж байна. За зураг дээр Euro USD 1 цагаар зурсан зураг харагдаж байна. За энд даваа гарагийн өглөө бараг 70-80 пип өсөрч нэгдсэн. За өсөрч нэгдээд одоо эндээс орж ирж байгаа 50 муу еврож болохын энэ улаан шугамыг одоо мөргсөн байдалтай явж байна. За яхан шугамар яг одоо ярьж байгаа энэ хэн шиг тэмдэглэжээ. За одоо эндээс эргэж унж орж ирлээ гэхэд баасан гарагт энэ унаж хаагдсан 32.00-аас 32.10 гэсэн цагийг бол шалгаж болно. За үүний дор энэ Fibonacci-гийн 0 болох энэ улаан шугам 31-30 дээр харагдаж байгаа. За ийшээ орж ирэх боломжтой. За энийг бол үндсэндээ нэлээд төвчтэй саппортс гэж үзэж байна. За эндээс эргэж дээш өсөх тохиолдолд энэ 33.59 цагийг доороос нь шалах хэрэгтэй. Нэгэнтээ 50 муу еврожийг эзэлсэний дараа 33.50 дээрээс эргэж ирж 50 муу еврожийг доош унж шалгаж болно. За ингээд шалгаад дээш явсан тохиолдолд 34.00 гэсэн цаг руу дээш үзэж болно. За еврогийн хувьд бол юм байна. За паундын хувьд энэ бас 50.00 дээрээс нэлээд чухал цагийг энд сэтэлж орж ирээд эргээд энд шалгасан 50.00-ыг шалгахад энэ 50 муу еврож бас эндээс ресистенс болж орж ирсэн. Эндээс бараг 70 пип унаад өглөө 60 пип дэше өсөрч нэгдсэн. За одоо эндээс бидний энэ харж байгаа цаг бол нэлээд хүчтэй resistance-ийг олж хөрөх магадaltaй байна. Өмнө нь бол нэлээд хэд удаа тогтоож ирсэн хүчтэй support байсан. За эндээс доош онлоо гэхэд 54.20 54.00 гэсэн цагийн хооронд бол орж ирэх боломжтой. За ийм харагдаж байна. За одоо эндээс өснө гэж үзэх юм бол хамгийн дөрөв 55-59 цаг харагдаж байгаа. За тэгтээ эхлээд дээшээ явах тохиолдолд энэ 50.00 гэсэн цэг сэтлэх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ харагдаж байгаа хэсэг маань бол нэлээд чухал цаг болж байна. За энэ орчимд ерөнхийд төслөх хог дээрээс нь 50 муу еврож орж ирээд энэний одоо аль талаадаа гарна тэр талаадаа зүтгэх гэж үзэх баха. За одоо нь яг ярьж байгаа хан шиг энэ ягаан шугамар тэмдэглэжээ. Маргааш энэ дээрээс цааш өргөжлүүлж ярина. За долларын хувьд бол 4 цагаар зурсан тренд маань үндсэндээ нэг иймэрхүү байдалтай явсаар байна. За бас нэлээд хүчтэй энэ resistance-ийг руу орж ирж байгаа. Энийг бол өмнө энд бас ирж мөргөж исэн. Таталтан дээрээс мөргөж исэн, энд ойж исэн. Энэ хоёр зах дээр бол нэлээд энд бас дэше ирж ойж исэн.
цэгүүд харагдаж байгаа. За евро франкийн хувьд бол за энэ өдрөөр зурж исэн тэмдэглээ энэ хүртэл доош орж ирэх болно гэж ирж исэн. За нэг 4 цагаар харагдаа. За энэ бидний өмнө тэмдэглэж исэн хүчтэй саппортыг бол үндсэндээ энд мөрөгсөн байна. Энэ бол нэлээд чухал цаг гэж тэмдэглэж исэн. Эндээс бол мөрөгсөн байна. За энэ бол үндсэндээ үйлчлэх хүчтэй саппорт болж байгаа хэвээрээ байна. За унж орж ирсэн тохиолдолд дахин явж исэн энийг бол мөрөх нь тодорхой. За эндээс стоп лоссын 22-20-оос 22.00-аас доош энэ хүртэл тавьж байгаад баядах боломжтой харагдаж байна. Энэ савлгаа бол одоо Швейцарын төв банкнаас зарим нэг мэдээлэл хийсэнтэй холбоотой ийм савлгаа үүссэн. Энэ 23 энэ цаг дээрээс ч юм уу дэшээ хуралцаатай харагдаж байгаа. За алтны тухайд бидний өмнө тэмдэглэсэн ханш. За энэ бүс нутагт орж ирнэ гэсэн маань хэдэн цагийн зөрүүтэйгээр орж ирсэн байна. За энэ хүртэл унах гэсэн маань үндсэндээ. За энэ хүртэл өснө гэсэн тэмдэглэл маань бол бараг энэ даваа гарагийн өглөө бараг 20-30 доллараар өсөрч нэгдснээр батлагдчих шиг байна. За одоо эндээс өснөө гэж үзэх юм бол нэлээд хүчтэй resistance-ыг бол энд байгаа. Хамгийн хүчтэй хамгаалах зүйл энэ 1736 эндээс бараг эргэж ойгоод энэ 1710-аас 1700 хоорондох цагийг эргэж ирэх шалах байхаа гэж бодож байна. Хэрвээ энэ баяраа өсөх юм бол. За харин эндээс одоо ингээд шууд онцлоо гэж үзвэл 1710-аас эргэж 1680 энэ орчимд орж ирж унах болцоотой. Энэс хол унлаа гэхэд 1660-ийн өмнөх цагийн энэ харалтаа орж ирж унах болцоотой. Иймэрхүү байдалтай харагдаж байна. За та бүхэнд